Улсын жилийн төлөвлөгөөнд 9% хэмнэлт гэж тухайн үед батлагдсан. Тэр 9% хэмнэлт гэдэг бол бүх төвшөнд зүгээр ингээд тайраад хай гэсэн үг биш шүү дээ. Бүгдээр 9%. Энд чинь ерөөсөө чигүүргийн давхардал дээр төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл ажиллаад ийм чигүүргийн давхардлууд дээр нь анализ хийсэн. Аль чигүүргүүд давхцаж байна вэ гэдэг. За ингээд нөгөө хамтын сервис үзүүлэх буюу захиргаа ч юм уу, хуулийн ч юм уу, зарим чигүүргүүдийг болвол дундаа ингээд шийрлэх байдлаар зохион байгуулдаг олон улсын нэг юм хид хідэн зөвлөмжийг авсан. Тухайн үед хэрэглэхийн дарга байхдаа. Ингээд энэ хэмнэлт хийвэл 2.2 их 80 орчим төгрөгийн хэмнэлт хийгдэж болох юм байна гэж тооцоо гаргасан байсан. Энэ тооцоол төр үндэслээд сая одоо Занзанчтрын засгийн газар энэ 2.2 их 80-ийн хэмнэлт хийсэн. За одоо 9% хэмнэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр ямар чигүүрг өгж гэнэ вэ гэхээр та нар төсөвдөө багтаагаад салбарт 9% хэмнэлтийг чигүүргийн шинжилгээ хийгээд чигүүргийн давхардлыг нь арилгаад зарим үйлчилгээг төрийнхөө зарим чигүүргийг мэргэжлийн холбоо төрийн бус байгууллагууд шилжүүлээд зарим үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр шилжүүлээд зохион байгуулаа гэдэг ийм чиглэлийг өгсөн. Ингэснээр ямар нэгэн одоо төрийн албаа хаагчийн эрх зүйн байдлыг бол дордуулахгүйгээр үүнийг зохион байгуулах ёстой. Тийм ч учраас ийм л одоо хатуу байр суурьуудыг хэлж байгаа. Энэ хэмнэлтийн бодлогыг нөгөө далимдуулж аймаг орон нутагт бас зүгээр ажиллаа хийж байгаа хүмүүсийг халдаг, субъектив байдлаар ханддаг зүйл бол ажиглагдаагүй биш, ажиглагдж байгаа. Үүнтэй холбоотой гомдлууч ирсэн. Тэгэхээр одоо ингээд дайны хажуугаар дажин гэж зөв явж байгаа бодлогыг нураах, зөв явж байгаа бодлогыг улс төржүүлэх, нам эвслэр нь ялгах. За тэгээ өөрөө одоо субъектив байдлаар одоо өөрийнхөө нийцдэггүй өөрийг нь шүүмжилдэг нэг хідэн төрийн албаа хаагч нарыг цомгдохно гэд ингээд дайраад байж болохгүй. Тийм учраас үүн дээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дээрээс бид нар одоо ингээд шалгалт явуулна. Тэглүүлсэн. Тэгээ бид нар шалгалт явуулаад дүгнэлтийг нь гаргаад ингээд араас нь шахаж шаардаад явна гэдэг ийм бодолтой бол байгаа. Зүгээр төрийн албаны багц хуулийн шинжилгээг бол 3 сарын хилцүүлгийг хийгээд дуусгасан байсан. Тэрийг одоо сандаа гишүүн бас тэр хуулийг харсан байх. Public service, civil service гэд хоёр ангиллах ёстой энэ хуулиар. Ингэж нийтийн эрх ашиг сонирхлын төлөө үйлчилдэг нийтийн алба, төрийн алба гэж ангилна. Тэгэхээр төрийн эмч, төрийн багш гэж байхгүй шүү дээ. Энд чинь нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж шүү дээ. Тийм учраас тэр 36 сарын цалин, тэр цалин хөөс тэтгэвэр тэтгэмжийг хуулиар нь баталгаажуулж өгөх ёстой. Тэгжиж цаашаа одоо ингээ явна гэж ингэж бодож байгаа. Тийм учраас үүн дээр бол тэр багш, эмч, сувлагч энэ нийгмийн салбарын одоо ажилтнуудын эрх ашиг огт хүндэхгүй. Тэгэхээр ингээл төрийн албаны хуулийн гэхээр л ингээл багш эмчнэрийн асуудлыг хөндөгч чинь гэдэг ингэж хөөсрүүлсээр байгаад ийм байдалд оруулцдаг. Тэгэхээр тийм асуудал бол огт гарахгүй гэдгийг би бас хэлье гэж бодож байна. Тэгээд үүн дээр танд бас тэр чигүүргийн шинжилгээнүүдийн талаар мэдээллүүдийг бас илгээе. Тэгээ одоо мэргэжлийн холбооны хууль энэ эдийн засгийн эрхчлөөний хуулийг дагуулад бүртгэлийн асуудал орж ирснээрээ бид нар энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, зарим үйлчлэгийг мэргэжлийн холбоонд шилжүүлэхийг хуулийн хүрээнд нээн. Ингээд л одоо чигүүргүүдийг оновчлоо. Цахим хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Нүүб цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан шалтгаан бол 1200 үйлчилгээг цахимжуулсанд байгаа. Гэтэл цаасаа нэгсээр байгаа. Энэ дээр бид нар шахсаар л байгаа. Сая гайл дээргээ очиход системийн хувьд бэлэн болцсон байхад яахаараа гайлын ахлах байцаагч 55 одоо хүн өөрөө шийдэх цахимаар шийдэж болж байгаа юмыг заавал нэг хүн өөрөө шийдэхээр журамлаа хийждэг. Цахимжилтыг хийгээд өгнө дандаа журмаар араас нь чөдөрлөн. Тэгэхээр цахимжилтд бол бид нар бэлэн байгаа. Үүнийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ? Энэ аймаг орон нутгууд. Тэгэхээр дижитал фост гэдэг чинь цахимаар түрүү шийдэгээ. Аргаа бараа 109% өөрчлөлт оруулсан шүү дээ. Архивлж болохгүй нэхэр цаасаар болон цахимаар аль алийг баримтчих тооцно гэд. Тэгэхээр аймаг орон нутгийн удирдлагууд цахимжилтыг бүрэн дэмжих ёстой. Үүнийг бид нар үнэлгээнд тооцсон шүү. Үнэлгээнд тооцно. Дээрээс нь аймаг орон нутгийн удирдлагууд тэр субъектив байдлаар асуудал хандахгүй шүү. Хяналт хэрэгжүүлэх газар дээр гомдол ирж байгаа шүү.